болохыг 1-17 дугаар ишлэлээс хамтдаа судалнаа. Тэгээд товчхон залбираад хэлцгээе. Эзэн бурхан минь, яг энэ цаг мөчид таны ариун сүнсний өдөр дэмжиж таны хүсэл тааллыг бид гуйж залбирч байна. Эзэн та надад дамжуулаад өөрийн үгийг бидэнд мэдүүлээрэй. Тэгээд энэ цагийг даатгаж эзэн Есүсийн нэрээр бид залбирч байна. Амен. Өнгөрсөн 7 өдрийн номлолт дээр нэг зүйлийг дурдсан шүү дээ. Ялангуяа Монголд байгаа яг би зөвхөн өөрийнхөө насны одоо залуучдыг бодох юм бол дээрээс нь бид нар бүгдээрээ хамаарна л та. Яг зөв Монголд бид бол нэг Монголд байгаа хамгийн ихний одоо анхдагч итгэгчид гэдэг тоонд угаасаа автоматар гэтлээр орчиж байгаа учраас бид Христ итгэлийг Монгол чуулганд болоод Монгол улсад даяараа түгээхэд тараахад Бурханыг таниулахад ихээхэн чухал үүрэгтэй гэдэг тухай дурдсан. Яг тэгж дурдсан гэдэг той холбоотой зүйлийг бас жоохон ярмаар байхгүй. Бидний зүйлийг бодох юм бол яг Христч гэр бүл буюу итгэгч аав ээжтэй тэр гэр бүлд хүүхдүүд өсөх юм бол тэд юу хааж өсөх вэ? Яг Христч соёлыг нийтлээ амар ойрхоноос хараад өсөж байгаа. Залбиралтай байхыг, ханаа хайрлахыг, хүндлэхийг одоо юу гэх вэ? Сайн хүн болж төлөвшөх бүх одоо тэр сайн одоо юу гэх вэ ойлголтуудыг эцэг эхээс авах боломжтой байдаг юм бол. Тэгээд тэр хүүхдүүд тухайн нийгэмдээ яг тийм соёлыг харуулж, тийм соёлоор төвгүй амьдарч харуулдаг. Гэхдээ би зөвхөн өөрийгөө бодох юм бол тийм соёл дутуухгүй. Монголд амьдарч байгаа. Яг л миний ээж намайг балчир байх насанд итгэж байгаагүй учраас би харин өөр соёлыг, өөр одоо арга замуудыг сурж өссөн баг. Дээрээс нь 21-2 хүртэл итгэж замаар яваагүй учраас янз янзын муу зуршлуудыг нэгтлээр авцсан гэдэг юм. Тэгээ ийм муу зуршил янз янзын муу юмуудыг авцсан энэ амьдрал дотор амьдралтай байх үед Христ итгэсэн учраас итгэж байгаа. Тэднээс салах гэж, холдох гэж яг Христч соёлоор амьдрах гэхэд зөндөө олон сар бэрхшээл тулгаж ирдэг. Гэтэл нөгөө талд бидэрт ямар үүрэг байгаа гэхэл нөгөө нэг үүрэг. Бид нар яг сайн үлгэр дуурайллыг Монгол улс даяараа түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээж авсан бодолтой хүмүүс учраас нэг талаар аймаг тэмцэлтэй нөгөө талаар нэлийн хүндхэн үүргийг үүсгэж байна. Тийм учраас бидний үр хүүхдүүд яг Христч сайн соёл болоод Христийн үг сургаал дотор төггүйхэн алхаж амьдардаг байхын тулд бид нэлийн хүндхэн үүргийг хүлээсэн тухай бид ярьсан. Тийм учраас их чухал үе бидний өөрсдийгөө бодох юм бол. Есүс Христ дэлхий дээр ирсэн, амьдарсан, хүл амьдлыг үзсэн туйлын зорилго бол та бид бүгдийг Христийн сайн дагалдагч байж гэрэл давс болж амьдраасаа гэдэг л байна. Энэ зорилгын төлөө Есүс Христ ирсэн гэж. Тэгээ өнгөрсөн хавар яг нөгөө 4 сард илүү 5 сард Монгол дагалдагч хөдөлгөөн болсон шүү дээ. Магадгүй зарим нь оролцсон баг. Эхний өдрийн билүү 2 дахь өдрийн хамгийн ихний ярилцлага нэг Япон одоо өвөө 80 жилийнтэй нэг өвөө гарч ирээд надад маш бага цаг өгдлөө би маш их зүйлийг ярмаар явж маш бага цаг өгөөч би сан Христийн дагалдагч байхад 3 чухал зүйл юу байдгийг ямар хэлмээр байна гэсэн. Тэгээ хамгийн ихний зүйл нь Христч дагалдаг шиг хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ? Ана бодорой бодроо. Яг ямар чанар байх вэ? Юу хийх байх вэ гэж. Тэгээ бодох юм бол тэр хүн яг хөөхлөөр бодол санаагаа бурхан мэдүүлдэг хүнийг Христийн дагалдагч гэж хэлнэ. Нэгсэндээ залбирал гуйлзуудаа эзэн өргөдөг тэр хүнийг хэлнэ гэж хэлж байгаа. Тийм учраас бид би залбирдаг штэ бодож байгаа тийм. Хоёр дахь чанар байна. Христийн дагалдагч хүн байх ёстой хоёр дахь чанар нь юу вэ гэж асуусан. Юу лээ? Бодож байгаа. Бурхны үгийг яадаг вэ? Уншдаг хүн хэлнэ гэж хэлж байгаа. Нэг талаасаа бол санаа хэлдэг, нөгөө талаас бурхны бол санааг буюу хүслийг сонсдог тэр хүнийг хэлнэ. Гурав дахь нь юу вэ? Гурав дахь нь надад жоохон бодож магадгүй. Юу юм болоо гэж. Гурав дахь нь юу гэсэн гэхлээр залбирлаа хэлээд тэгээд дээрэс нь бурхны үг хүсэл тушаалуудыг сонсоод маш сайн сонсоод дунгаан бодож бясалгаад тэгээд нэг хэрэгжүүлдэг хүнийг хэлж. Гурав дахь нь хэрэгжүүлдэг байна. Түгээр амьддаг хүн. Яг өнөөдрийн биеэс дурдсан зүйл들 бид сонссон зүйлсээ хэрэгжүүлдэг нөгөө Христч соёлыг сураад мэдснээ амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь бидний үр хүүхдэд сайн бас эргэн тойронд байгаа үл итгэж хүмүүст бурхныг таниулахад ихээхэн чухал учраас. Тийм учраас жинхэнэ дагалдагч хүн байх 300 чанарын тухай нар бодороо бид нар техниктэй 1 ба 2 боддог. 3 дахь дээр бид нар алтааддаг. Яг хэрэгжүүлэлттэй байх амьдралын тухай. За би яахан 13-ийн 1-ээс 17-ыг танад уншиж өгье. Энд гэж хэлсэн.
Энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгасал баяраас өмнө Есүс мэдээд дэлхийд байсан өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэдний эцсээр хүртэл хайрлав. Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симеоны хүү Искариотын Юдасын зүрхэнд диавол хэдийн өгөхөд эцэг нь бүхнийг мутард нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд зоогийн ширээнээс босож гадуур хувцас тайлан алчуур авч хүслэв. Тэгээд савн тус хийж шавныхаа хөлийг угаагаад бүсэлсэн ачуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр руу ирэхэд Петр тун "Эзэн, та миний хөлийг угаах гэж үү?" гэв. Есүс хариулт нь "Чи миний юу хийж байгааг одоо мэдэхгүй, харин чи хожим ойлгоно" гэлээ. Петр тун "Та миний хөлийг хизээч угаахгүй шүү" гэсэн Есүс. "Би чамайг угаахгүй бол надтай хов чамд үгүй болно" гэлээ. Тэгтэл Симон Петр тун "Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш бас гар толгойг нь угаагаач" гэж хэлв. Есүс "Усанд орсон нэгний хөлнөөсөө босныг угаах хэрэггүй. Тэгэж бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү" гэлээ. Есүс өөрийг нь байж өгөх нэгнийг мэдж байсан тул "Та нар бүгдээрээ цэвэр биш шүү" гэж айлчээ. Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцас авч дахин туглан суугаад тэнд "Та нарт би юу хийснийг мэдж байна. Та нар намайг багш, эзэн гэж дууддаг. Тэр нь би мөн тул та нарын зөв. Тэгвэл би эзэн бөгөөд багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах хэрэгтэй. Учиртай. Миний та нарт үйлсэн дугай адил та нарыг үйлд хэмээн би ийм дуурайлав. Үннээр би та нарт хэлье, боол нь хийснээсээ илүү агуу биш, хүн элчин илгээгч хийсэн агуу биш. Үүнийг мэдж үлдвээс та нар өрөөлтөё гэсэн. Амен. Бид өнөөдөр яг энэ текстийг авах юм бол товчхондоо эзний зоог барьсан тэрээр Есүс Христ яг дараа өдрийн үүрээр цоглогдож нас барал оршуулгадах тэр өдрийн орой, тэр өглөөний өмнөх өдрийн орой болсон үйл явдлуудыг хэлж байгаа. Бид нар сайн мэдээний бусад номуудыг харах юм бол Есүс Христийн үзэж туулсан, үйлдсэн, хийсэн бүх үйл явдлуудыг олон талаас нь хэлсэн байна. Гэхдээ яг өнөөдрийн бидний уншсан текстүүд бусад сайн мэдээний номдор дурддагтайг бол Иохан нэг хэсгийг онцгойлон бичиж өгөхийг зорьсон байна. Тэрний үгээр шавныхаа хөлийг угаасан тэр үйл явдал. Энэ нь ямар утга учиртай байсан юм? Яагаад Иесус тэгж хийсэн гэдгийг Петр магадгүй хожимоо ойлгоод Иесус тэгж хийсэн учраас чи миний өнөөдөр юу хийж байгааг ойлгохгүй дараа нь ойлгох гэж. Хожим ойлгосон учраас амьдралын үйлдэл хийх зорьсон. Өнөөдөр бидэнд энэ чухал учраас гэж. Иесус тэднийг хамгийн их нэшлэг авах юм бол хэлж байгаа. Есүс ертөнцөөс саж явах цаг нь болсныг мэдээд шамрыгаа эцсээр хүртэл хайрлсан гэж. Тэр эцсээр хүртэл хайрна гэхээр бид нар юу ухаа бодох вэ? Нус нөлөөстэйгээ нөгөө утгалдаар сэтгэл өмрөөл тэр хайрын тухай хэлж байгаа юм гэж. Мэдрэмжтэй холбоотой хайрын тухай яриад байгаа юм болов уу гэж. Би өчигдөр яг нөгөө ээжтэйгээ нөгөө уцаар ярьж байхад нөгөө ярьсан зүйлийг сонсоод жоохон сэтгэл өмөрж байгаа байхгүй. Юу байсан гэхээр нөгөө ингээд даралт харж байгаа юм шиг тийм мэдрэмжийг аваад ингээд таг гацаад бөөлжөө янз янз болоод хоёр удаа бөөлжөө тэгээд өвгөнсөн удаа байлаа ингээд ярихгүй юу. Тэгм бод гэлтэй мэдрэмж төрж яа хайртай ээж юм маш их хайртай ээж юм даралт харж байгаа юм шиг үстэй гэсэн ийм айц мэдрэмж төрж байгаа байхгүй. Нэг талаар бас ямар хайртай үсээ гэдгийг санджаа. Гэтэ эцсээр хүртэл хайрлах тухай яг энэ мэдрэмжийн тухай хэлж байгаа юм гэдэг асуулт гарч ирж байна. Бид нар грек ном дээр буюу Библийн анх бичигдсэн грек хэллэг харах юм бол бүр ингээд эцсээр хүртэл хайрлах гэхээр Иесус энэтхийгээс явах хүртэлх цагийн тухай гэхээс илүүгээр бүр гайхамшигтай хайраар хайрлсан гэж. Хамгийн одоо зүмэрлэшгүй гайхалтай тэр цэвэр хайраар хайрлсан тухай хэлж байгаа гэж байна. Яг ингээд эцсээр хүртэл хайрлах тухай ингээд би зүгээр гэж бодож байгаа юм. Эцсээр хүртэл хайрлах гэж. Энэ хэллэг амар гоё хэлэгдсэн юм шиг монгол хэл дээр. Иесус Христ загламаар ухах яг тэр цаг хүртэлх тэр эцсийн тухай гэхээс илүүгээр дээрээс нь цаашлаад бүр өргөн. Эзэн Иесус Христийг дахин ирэх өдрийг хүртэлх тэр хязгааргүй хайрын тухай хэлж байгаа. Хувиршгүй, хязгааргүй, дуусашгүй, ямар ч болцолгүй тэр хайрын тухай хэлж байгаа. Бид нар дахиад нэг зүйлийг бодох хэрэгтэй болдог. Яг хам сэдвүүдтэй холбоотой бодох юм бол өмнөх текстүүдийг харах юм бол яг энэ эцсээр хүртэл хайрлав гэдэг тэр мэдрэмж Иесус тэр хайраа харуулж байгаа
тэр үйлдэлийг хийх хүртэл тэр хайрыг хүртэж байгаа хүмүүсийн зам байдлыг ямар байсан юм бэ гэж. Бид өмнөх хамсыг харах юм бол шавнырын дотор хайр бурхан Иесусийн хайрыг бүртгүүлж тийм гайхалтай гоё зүйлс байгаад. Шавнырын дотор юу байсан гэхээр нүгэл, алдаа, бардамнал, шунал гэсэн нэг талаар. Эзний зоогийг барих хүртэл Иесусийн шавнар яасан гэхээр би агуу юу, чи агуу юу гэж. Чи баруун гартан суух уу, би баруун гартан суух уу, чи юу юм, би хин, ийм тухай, ийм үзэл болов юу, маргаан хэрүүл тэмцэлний дотор өрнөжсөн. Дээрээс нь дахиад нэг зүйлийг харах юм бол Искариотын Юдасын дотор диавол аль хэдийн Иесусээс урвах атгах санааг өгсөн байсан гэж. Нөгөө 12 шавьяахан нэг гэж байгаа шүү. Хамгийн их үгийг нь сонсож, хамгийн их номлолын тайлбарыг өнөөдөр тунхаглаж байгаа үгийн тайлбарыг сонсож, хооллуулж, хувцлуулж, хамт дагуулж, заалж ирсэн нөгөө 12 шавьяар нь ийм байдалтай байж байгаа. Хайрлагтай шалтгаан бидэнд байгаа. Нүгэл төрлийг гисэн ч гэсэн Иесусийн хайр хязгааргүй эцсийн хүртэл гэдэг үгээр харах юм бол тэр болцолгүй хайраар тэднийг хайрлсан гэж хэлж байна. Тэр хайрлал зүгээр ингээл нулимс үндэс нь дэлбэрээл яг өчигдрийн миний мэдэрдэг мэдрэмжийн тухай аваа зогсох тухай юусэн гэдэг. Харин түүнээс үйлдэл гарч байна. Тэр үйлдэл нь юу гэхээр ачуур аваад бүсөөслөд шавнырынхаа хөлийг угаах тийм үйлдэл хийж эхэлж байгаа. Нэг юм харах юм бол Есүс нүгэл шавнарыг хайрлсан гэж. Яг зарим яг энэтэй холбоотой бас тэр нөгөө Искариотын Юдастай холбоотой нэг асуулт хүмүүс заримдаа бодогддог л доо. Жохон арай өөр юу гэхээр Искариотын Юдасыг дотор Иесус суух санааг өгөөл дээ. Бурхан энийг зөвшөөрөөл Искариотын Юдасыг одоо ингээд урагч болгохоор товлцсон байсан биш үү гэсэн ийм асуултууд гаргаж ирдэг. Гэтэл бид нэр Библийн бусад текстүүдийг ингээд харах юм бол Иохан 13:17 гарах юм бол маш тодорхой гэсэн Бурхан ертөнцийг хайрлсан учраас үгүй гэсэн гэж. Бурхан ертөнцийг аврахын тулд үгүй гэсэн болохоос хэн нэгнийг ямар нэг сайн зорилгын төлөө мууруу төлөхийн төлөө ерөөсөө нэг үг зүйлээ бас хэлж байгаа. Есүсийн хайр ийм эргэлзэх шалтгаан үг нь бол бидэрт байхгүй. Библийн сайн унших юм. Ингээд зарим хүмүүсийг нүгэлтэй амьдруулдаг Бурхан. Зарим хүмүүсийг урвагч болгодог тийм хайр гэж юу гэдгийг гэсэн ийм эргэлзээтэй асуудлуудыг зарим хүмүүс хэлдэг учраас бид текстийг бүрэн унших юм бол Библийг сайн судлах юм бол Бурханд уг нь бол Бурхан ертөнцийг аврахын тулд үгүй гэсэн гэж хэлж байгаа. Дээрээс нь дахиад өнөөдрийн текстийг харах юм бол Юдасыг эцэг хүртэл хайрсан гэдэг нь дахиад санах хэрэгтэй. Урвах сэтэл аль хэдийнэ төрсөн байхад түүнийг эцэг хүртэл хайрлаж хөлийг нь угаахтаа түүнийг алгасаж биш, тойрж биш, шууд угаагаад өнгөрсөн. Искариотын Юдасын хөлийг Иесус угаасан гэж. Тэгэхээр бид нар заримдаа боддог тийм нүгэлтэй байх үед, алдаатай байх үед, ямар нэгэн зүйл миний дотор би ямар нэгэн буруу юм хийх үед Бурхан намайг тойрдог юм шиг. Намайг хайрлахгүй байгаа юм шиг. Тэ? Би буруу байгаа учраас Бурхан тойроод нөгөө нэг Бурханд сайн байгаа хүмүүсийг Бурхан илүү хайрлах юм шиг амьж биднээс мэдрэмжийг авдаг бол текст гэж хэлэхгүй байна. Бид бүгдийг эцсээ хүртэл Христ хайрладаг гэж хэлж байгаа. Би Искариотын Юдасны тухай бодоход гэж боддог. Түүний уралт нь магадгүй хуужиг ирээний бичвэрүүд хэлэгдсэн байж болно. Гэхдээ түүний үхэл амиа хорлолтод хязгаарч бичигдээгүй байх гэж би ойлгож байна. Энэ бол Бурханы хүсэл байх. Бидний алдаж болно. Гэхдээ гимшээд Бурхандаа ирэхэд Бурхан эцсийн хүртэл хайрлсан хайр байж байгаа учраас бидэрт хэрэгцээ шалтгаан байхгүй гэсэн үг хэлээ. Есүс босоод шавнырынхаа хөлийг угаасан. Тэгэж хөл угаах гэхлээр бид нар яг тухайн үеийн соёлыг сайн мэдэхгүй учраас заримдаа анзаардаг үлдээ. Тухайн үеийн хөл угаах үйлдэл бол бидний нөгөө одоо өмнө сонсч ирсэн дагуу бол боол хүний хийдэг үйлчлэл. Зарц хүний хийдэг үйлчлэл. Зарц нь яг өдөржингөө гадуур дотор хэмжээр яваад хөл гал нөгөө нэг тавчтай яваад хөл нь халтардсан сайрцсан боолыг сайхан угаагаад нөгөө жигээр бидэхгүй хийдэг үйлчлэл байхгүй яг тухайн үеийн. Тэгээд тэр хүн гэртээ ороод хоол ундаа иддэг зэрхэн боллоо гэж. Боолын үйлчлэл. Яг энэ хөл угаах үйлчлэлийн тухай бодох юм бол яг ийм үйлчлэлийг одоо хийгээгүй л дээ. Зүгээр хайртай хүмүүсийнхаа хөлийг бол угаажсан. Яг ээжийнхаа хөлийг, аавынхаа хөлийг,
эхнэрийнхээ хөлийг бол угаажсэн тохиолдол надад байгаа. Гэхдээ юу зүгээр үеж хань угаад авахгүй шүү дээ. Жирэмсэн байхад хөл нь нөгөө гар нь хөрөхгүй үед угааш. Би ядарсан байхад ээжийг ойлгомжтой. Угаасаа суммаа очиж заримдаа хөлийг угаах. Гэхдээ ховорхон шүү. Маш ховорхон. Тэрийг хийхдээ би хайртай учраас хийж байгаа. Есүс зарцын үйлчлэлийг, боолын үйлчлэлийг хийхдээ хайртай учраас хийсэн. Эцсийн хүртэл хайрсан учраас хийж байгаа. Тойс соёлоос тис өөр юм гарч ирж байна. Хайр яадаг байна. Хайртай хүмүүсийн төлөө хамгийн хэцүү үйлчлэлийг, хамгийн муухай ажлыг ч гэсэн хийдэг байна. Хайр биднийг ийм зүйл хүчтэй. Бурхны хайр биднийг бусдын төлөө, бие биенийхээ төлөө хөл угаахын дээр зарцын үйлчлэлийг яах вэ? Хүчилдэг баг, алддаг баг, түлхдэг, хөдөлдөг, удирддаг байна гэж. Би яг тэр энэ зүйлийг хэлж байгаа гэхээр Есүсийн шамирт, Есүс шамиртаа энэ зүйлийг хэлжсэн тухай. Харин өнөөдөр бол бид бүгдээрээ л Есүсийн шамир учраас бидэрт хамаатай учраас хэлж байгаа. Тэгээ бас нэг номноос би уншижсэн зүйлсээ та нарт хуваалцъя гэж бодсон л да. Удирдагч байхын утга учир гэсэн нэг ном байсан байхгүй юу? Хэрэгцээ шаардлага чиглэл. Тэгэхээр тэр ном гэж хэлсэн. Дагалдагчийг удирдах нь. Яг л бид нар бүгдээрээ бусдыг дагалдуулахаар дуудагдсан хүмүүс шээс. Ингэж хэлж. Дагалдагчдыг удирдах нь удирдах байр суурь, эрх мэдлээ өсгөх, хүслээр тэтгэхгүй гэж. Мөн өөрийгөө үнэлэмжийн хонслоо нөхөх хэрэгцээ биш юм гэж хэлж байгаа. Бусдыг удирдмаар байна. Тэгээ бид нар бусдыг удирдах гэхлээр бодомжинд яваа, эсвэл тэнд байгаа, эсвэл энд байгаа хүмүүсийг удирдах тухай ярьж байгаа бол хамгийн ойр дотн дүүнийгээ удирдахаас эхэлж байна. Хүүхдүүдийгээ удирдахаас эхэлж байна. Удирдна гэдэг бол хамгийн ойр байгаа хүмүүсийг удирдах тухай ярьж байгаа шүү дээ. Эсийн бүлэг удирдах, эсийн бүлгийнхаа хүмүүсийг удирдах, жуулныхаа хүн айлх хэсэг хүмүүсийг удирдах гэх бас. Тэгэхээр энэ удирдагч байна гэдэг удирдах нь дагалдагчдыг удирдах байр суурь, эрх мэдлээ өсгөх хүслээр тэтгэхгүй бас нөгөө юу гэж өөрийнхөө үнэлэмжийн хомслоо нөхөх хэрэгцээ болгодоггүй гэж хэлж байна. Ихэнх хүмүүс заримдаа гэдэг олон хүмүүс өөрийг нь дагна ингээд хүрээлээл алхачаа, эсийн бүлгийн удирдагчаа гэл ингээд дагаж ингээд явах юм бол би ямар мундаг хүн бэ гэж мэдэрч явах. Гэхдээ удирдагч байх нь энэ хүслийг удирдуулахгүй гэж хэлж байна. Би мундаг болчлоо, би дахигч нь болчлоо гэдэг хүслээр итгэж болохгүй гэж хэлж өгч байгаа. Харин Христч удирдагчид, дагалдагчид ийм хүслээр удирдуулахгүй бөгөөд эрх мэдлийг хүлээн аваад үүгээрээ үнэлэмжийн нэмхийг хичээж ерөөсөө болохгүй гэж зүйлийг энэ ном хэлж байгаа байхгүй юу? Харин Христтэй адил зарц удирдагч нь Бурхныг хүслийг гүйцэлдүүлэхэд нь бусдад тусаж босгон байгуулж бэлтгэн сухах үйл явцаасаа баяр хүргэж авдаг гэж хэлж байна. Таныг удирдагч байх, бусдыг удирдахад хүргэж байгаа үндсэн шалтгаан бол энэ гэж байна. Бурхны хүслийг бусад хүмүүс үйлддэг болж байгаа бол түүнийг хараад урам зоригтой үйлчлэх гэсэн. Би гэдэг дээр биш харин бусад хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгааг хараад яах нь урам зоригтойгоор удирдах хүслээр итгэдэг гэсэн зүйлийг энэ хэлж байгаа байхгүй. Тэгээ бид нар бодох хэрэгтэй. Бид нар Христч удирдагч баймаар байгаа бол бусдыг хөдлөн дагуулмаар байгаа бол түүний шин суурь шалтгаан нь юу вэ? Би мундаг уу? Эсвэл энэ хүний амьдрал өөрчлөгдөж байгаа юм? Энэ хүн сайн болж байгаа гэдгээс хамаатай байна гэж. Тэгэхээр Христч удирдагчдын үйлчлэлээ хийдийг тасралтгүй 7 хоног болгон үйлчлдэг, номлодог, эсгийн бүлийг удирддаг, сургадаг, хүмүүжүүлдэг энэ бүх үйлчлэлүүд бие гэдэг дээр биш харин хүмүүс өөрчлөгдөж байгаа гэдэг дээр байдаг юм аа гэдгийг энэ номд хэлж байгаа гэсэн. Бид нар Есүсийн үлгэр жишээг бодох юм бол ерөөсөө тэр хүмүүс тэр шамныхаа хөлийг угааж байгаа. Тэдэнд зааж сургаж байгаа тэр мундаг гэдгийг мэдрэхийн тулд байсан. Үгүй 12 шавьяа олигтой шавьяа байгаа. Өөрчлөгдсөн амьдралтай хүмүүс байгаа. Дэлхийд даяар сайн мэдээ тунхагладаг хүмүүсийн амьдралыг өөрчлөдөг хүмүүс болоосоо гэдгийг төлөөлж байсан гэж хэлж байна. Тэгэхээр бид нар баяр хөөргийг
бусдын төлөө гүйцэтгэх баяр хөөргийг хаанаас авах байх түвсэ? Өөрсдийн мэдрэмжээс биш, бусдын өөрчлөгдсөн амьдралаас авна гэж. Цааш нь бас нэг зүйлийг хэлсэн. Зарц өдөртөгч байх эрх чөлөө нь Бурхны хайрлагдсан хүү охин байхаас ихтэй гэж. Зарцын үйлчлэлийг хийх нь та бид бүгдийн сонголттой хамаардаг байлаа. Үүнийг хийхгүй байх нь та биднээс хамаардаг гэсэн. Тэгэхээр энэ үйлчлэлийг хийхээр бол сайн дурын хүсэл тэмүүллээр хийх хэрэгтэй болдог. Бусдын төлөө зарцын үйлчлэлийг хийхэд таны эрх чөлөө маш чухал гэж. Гэтэ энэ эрх чөлөө нь юунаас ихтэй? Бурхны хайрлагдсан хүү охин гэдгээ хүн сайн ойлгосон ухамсарснаас ихтэй гэж хэлж байна. Угаасаа энэ зарцын үйлчлэлийг мэдчих хэцүү те. Хүний хөл угаална. Яг л Иесус Христ яг тухайн үеийнхаа зарц нарын үйлчлэлийг хүндлэнгийн зүгээс бид нар бодъё л да. Хажуу талаас нь өөр хүмүүс харсан гэж бодъё. Ийм багш гэж байд юм уу? Ийм эзэн гэж байд юм уу? Эзэг болоод багш нар чинь хүмүүсээр буюу шавраараа боолгодороо хөлөө угаалгадаг байтал энэ Иесусыг хараад өстө тэнэг гар юм гэж хүмүүс хэлсэн. Тийм үстэй. Тухайн соёлынхаа хүмүүс хам тухайн өдөртөгчд иргэн гэсэн бодож хэлсэн. Ийм өдөртөгч гэж юу вэ? Заримдаа Христч үйлчлэлийг хийхэд хүмүүс бидний хүндлэнгөөс хараад арай өөр зүйлийг хэлдэг. Есүсийнхэн шал дэмий юм хийхийг цагаа үрсэн ямар ч ашиггүй тэ энийг хийлээгээд ямар ашиг байна юу олж байгаа юм гэдэг яг өөр төгөлтийг бидний хүмүүс хэлж бодож байдаг. Хүмүүсийн нүдэнд буруу харагддаг гэхдээ Бурхны нүдэнд зөв харагддаг үйлчлэлийг хийх нь Христ итгэгч дагалдагчдын дуудлага байна. Тэгэхээр бид бодох юм шүү. Бурхны төлөө үйлчлэлийгээд ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд үл итгэгчид таныг гойчилж, доромжилж, буруушааж, тэнэг мангар гэж хэлж байгаа бол нөгөө талаас нь бодож үзэх хэрэгтэй. Энэ үйлчлэлийг хийгээд харин би Бурхны өмнө сайшаал магтаалыг авч байгаа юм гэж. Энэ үйлчлэлийг хийх нь бусдын амьдралыг өөрчлөхөд тус нэмэр болдгоо үгүй юу гэж. Тэр талаас нь бодох хэрэгтэй гэсэн үг байна зүйлийг хэлж байгаа. Бид нар 3 дахь ишлэлийг анзаарах юм бол ингэж хэлсэн. Яг энэтэй холбоотой зүйлийг. Эцэг нь бүхнийг мотортод өгснийг болон Бурханаас ирээд Бурхан үед буцан явж байгаагаа Иесус мэдээд гэж. Бүх зүйлсийг Бурхан Иесус Христэд өгсөн гэдгийг Иесус харж мэдчихэв. Бурханы баруун гарт байх, хүн төрлөختнийг аврах, дэлхийд тэр итгэгчдийг хаанчлах, мөнхийн улсыг удирдах тэр гайхамшигт эрх мэдэл болоод бүх зүйлсийг эцэг Бурхан нь өөрт нь өгснийг мэдсэн гэж байна. Бүх эрх мэдлийг өгснийг мэдсэн. Тэгээ энийг мэдсэний дараа юу хийсэн бэ? Би ямар хайртай юм бэ? Би ямар мундаг юм бэ гэсэн нь. Үгүй. 4-р эшлэгийг харах юм бол зоогийн ширнээс босож гадуур хувцас тайлан авчир авч хүслээ гэж. Тэгээд хөл угааж гэж. Бурханаар ямар их хайрлагдаж, ямар их итгэгдэж, ямар их хэрэгцснийгөө мэдчихээд баярлал зогсоог. Тэр шууд боолын үйлчлэл гэж байна. Өнөөдөр яг ийм зүйлийг бид нар нэг талаараа бас мэдрэх хэрэгтэй байна. Христ Есүсийг таны төлөө залмаад цоглоод үхлийг түүний дээр тохоо таныг мөнхийн шидэглээс аварцсан. Юу гэсэн үг вэ? Танд мөнх ам өгөгдсөн, Бурхны хаанчлалд өгөгдсөн, Христийн дагалдагчд байх бүх тэр сүнслэг өрөөлөд өгөгдсөн. Танд бүх юм өгөгдсөн. Бидэнд бүх юм өгөгдсөн. Энэ дэлхий дээр хэд баялаг биш байж болно. Гэхдээ Бурханаас өгөгдөж болох бүх гайхалтай зүйл өгөгдсөн. Харин үүнийг хүлээж авах бид яах вэ? Уяалтаа гараад алга болох уу? Эсвэл Христтэй адилхан тэр зарц боолын үйлчлэлд өөрийгөө даруусгаж өөрийгөө нэг үйлдэлд зориулах гэж. Би нэг хамгийн их хэлсэн дээ. Бурхан залбирдаг, түүний үгийг сонсдог, тэгээд хэрэгжүүлдэг хүмүүс байна. Хэрэгжүүлтийн тухайлж. Тэгээд итгэгч хүн болгон Христтэй адил байж, түүнийг дагалдагч байж, түүнийг даган дуурайг амьдрмаар байгаа бол яг энэ шилдэг бас анхаарлаа хандуулаад Иесустэй адилхан байх хэрэгтэй гэж. Мэдээж таамагийн дотор тийм хүсэл тэмүүлэл зориулалт байгаа учраас зарим нөхөд чуулганы төлөө би юу хийж болох вэ? Бүх зүйл өөрийгөө зориулж байгаа гэдэгт бол хэрэгцэхгүй байна. Үүнийгээ бас цааш явах хэрэгтэй. Бид нар бусдын төлөө
өөрийгөө зориулна гэдэг амаргүй угаасаа. Эдрээс зориулж шаардна. Бурхны үгтэй ойр байхыг шаардна. Есүс яг ямар байсныг тунгааж бодож түүнийг даган дуурайх хүсэл эрмэлзэл тэмүүлэх шаардна мэдээж. Тэр болгоныг бид нар бас анхаарал өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бидний санах ёстой чухал үнэн байна те. Намайг бусад хүмүүс хэрхэн дүгнэж байгааг анхаарлаа хандуулах тухайн үйлчлэлийг хийх. Харин би Бурхны хувьд хинбэ гэдгээ санах уу гэсэн ийм хоёр сонголт гарч байна. Зарцын үйлчлэлийг хийн гэдэг хэцүү. Ямар ч цалин мөнгө орлого авахгүйгээр эсийн бэлэг өдөртнө гэж бод. Магтаал үйлчлэн гэж бод. Шал угаана гэж бод. Сайн мэдээ тараана гэж бод. Ямар ч тийм ертөнцөөс өгдөг тийм шагнал гавьяа явал байх. Гэхдээ энэ үйлчлэлүүдийг хийхэд хүмүүс таныг ашиггүй юм цагаа өглөө гэж зэмлэх тухай бодох уу? Эсвэл би Бурхны хайрлагдсан хөө учраас Иесустэй адилхан энэ үйлчлэлийг хийх үү гэдэг энэ хоёр сонголтыг бодож байгаа бид шийдвэр гаргаад үйлчлэл өөрийгөө заруулах хэрэгтэй болж байна. Чухал зүйл юм. Хөлбөх үйлчлэлийн одоо ач холбогдол бэлтгэл юу вэ гэж зарим хүмүүс яг энэ шийдлийг уншингууд бид нар бас хөл угаах хэрэгтэй юм болов яах ёстой болоо гэж зарим асуудал байдаг. Тэгээд яг дэлхийд дээр олон зарим чуулганууд яг энэ хөл угаах үйлчлэлийг чуулганыхаа үйлчлэлийн нэг хэсэг болгоод хийдэг юм байна л та. Одоо нэгсэндээ цуглаан хэллээ, магтаал мөргөл явлаа, өгн ондод үргэлж явна, дунд нь орсноо хөл угаадаг гэж. Магадгүй 20-20-оос угаач юм тийм. Яг бас тайлх хөлийн угаах гэж юм ийм үйлчлэлийг яг үйлчлэлийн нэг хэсэг болгох. Бидний хувьд яг бодвол тийм зүйл хийхгүй байгаа шүү дээ. Бидний энийг үлгэр дуурал гэдэг талаас нь аваад өөр замуудаар энэ зүйлийг хэрэгжүүлэх зорддог. Евангелийн чуулганууд юм харах юм бол. 17 дугаар ишлэгийг харах юм бол Иесус хэлсэн. Миний та нарт үйлцэн дугаа адил та нарыг үйл хэмээн би ийм дуурайл өгөө гэж. Та нар намайг багш гэдэг. Та нар намайг эзэн гэдэг. Та нар намайг өөрсдөөс чинь илүү агуу нэгэн гэж хүндэлдэг. Гэхдээ би та нарыг хөлийг угаалаа. Тийм бол та нар энэ дэлхий дээр ертөнцийг мөнх аймыг өмөлж аваад Бурхны хайрыг хүртсэн гэж хэлэгдээ. Энэ дэлхий дээр бүх одоо 8 7 тэрбум 8 тэрбум хүмүүсээс Бурхны өмнө сонгогдсон хүмүүс гэж өөрийгөө дүгнж байгаа бол яах вэ? Ерөөлийг авсан хүмүүс гэж хэлж байгаа та нар зарцын өөрсдөө зарцуулж зориулдаг хүмүүс байгаараа гэдгийг хэлж ойлгуулахын тулд би энэ үйлдэлийг хийсэн юм шүү гэж хэлсэн. Дуурайл болгож гэж. Жишээ болгож гэж. Тийм учраас би та нарыг өөрсдөөсөө асуусаа гэж хүсэж байна. Чуулганы төлөө хүмүүсийн амьдралыг өөрчлөхийн төлөө тэднийг Бурхан руу дуудахын төлөө та ямар цагийг гаргаж байгаа вэ? Та юу хийж байгаа вэ? Ямар үйлчлэлд өөрийгөө зориулж байгаа вэ? Гэдэг тухай бас бодосоо гэж хүсэж байна. Энэ бодлыг бодуулахгүй байх атгах санаа бол бидний дотор муу ресурс гэдэг. Христдээ сурах санааг Юдаас төгсөн ч гэм Бурхан үйлчлэхгүй байх бүх шалтгаан, бүх бодол юу гэдэг муу ресурс бидний дотор өөр өксөр байх гэж. Харин бид болгоомжтой байж түүнийг анхаарал хандуулж Христийг дуурайх уу? Сатан дуруу татагдах уу гэдгээ бас бодох хэрэгтэй болж байна. Энд нэг зүйл сонирхолтой зүйл гарч байгаа тийм. 7 дугаар эшлээс харах юм бол 6 дугаар эшлээс харах юм бол Иесус Симон Петр үрээд ихэд Петр түүнд эзэн та миний хөлийг угаах гэж үг гэж. Харин Иесус хариулна чи миний юу хийж яваадаа хэлэхгүй харин чи хожим айлна гэсэн. Тэгээ Петр түүнд та миний хөлийг хизээч угаахгүй шүү гэж хэлж байгаа. Иесус Петр яагаад энэ үг хэлсэн юм бол? Яагаад хэлсэн бэ? Нар бас бодож бодоо. Иесус дуулахгүй байсан учраас ингэсэн юм болов. Багш болон эзнэрээ хөлөө угаалгахгүй гэдэгтэй. Нэгсэндээ хүндэлж шүү дээ нэг талаараа. Түүний Петрийн өнцгөөс харах юм бол тэр эзнээ багшаараа хүндэлж байгаа учраас түүгээр хөлөө угаалгахгүй гэж. Энэ ертөнцийн одоо юу хөө эрх мэдэл яаж явдаг вэ? Яг Петрийн ойлголтын дагуу явдаг. Эзэд удирдагчид бидний хөлийг угаахгүй. Харин бид тэдний хөлийг угаана гэж хэлдэг. Харин Иесус Петрийн энэ үгийг сонсоод чи надаар хөлөө угаалахгүй бол надтай гэх хувь чам байхгүй шүү гэж хатуу хэлж байна. Надтай гэх хувь байхгүй шүү гэж.
Нэгсэндээ Петрийн ингэж хэлсэн нь түүний бардамлах. Бардамл яагаад бардамлсан? Яагаад гэвэл тэр толгой дотор байгаа нэг тогтсон бодол биш үү? Үзэл бодол. Энэ ертөнцийн дагах бодол. Түүнийг зөв гэж итгэсэн учраас Иесусийн үйлчлэлийг хүлээж авах болж байна. Бурхны хаанчлалын үйлчлэл, удирдлагын хэв маяг өөр, харин энэ ертөнцийн хэв маяг шал өөр эсэргээрээ байна. Тийм байгаас хоорондоо үргэлжлэж байгаа шүү. Петр хүндэлж байгаа, эзнэрээ угаалгахгүй гэж байгаа. Гэхдээ энэ үзэл бодолдоо итгэлтэй байсан учраас Иесусийг өөрөөсөө итгэж байгаа. Заримдаа бид яг энэ зүйл яг энэтэй адилхан зүйлийг хийдэг. Өөрсдийн гэсэн тогтсон үзэл бодолтой. Би ийм л хүн. Би ийм л замаар амьдрна. Би Бурханд ингэж л үйлчлэдэг. Өөрөө арга байх гэж. Гэтэл таны богдсон бодлоос, таны тогтсон үзэл бодлоос өөрөөр Бурхан ажиллах гэдэг байгааг заримдаа анзаарахгүй бардамнал дотроо би гэж яваа биш үстэй гэдэг асуудал итгэгчдийн дотор гарч ирдэг. Тэгээ Бурханд үйлчлэмээр байгаа бол яг өөрийгөө бүрэн дүрэн даруусгаад, өөрийгөө хоослоод бичигдээгүй цагаан цаас мэд бодлоо. Тэгээд та яаж үйлчлэмээр вэ? Та намайг яаж удирдмаар байна? Би таны төлөө яг юу хийж болох вэ? Таны арга зам юу юм бэ? Тэрийг чинь би сонсъё. Тэрийг чинь би хүлээж авъя. Тэгээд үйлдэл гэдэг бол жинхэнэ дагалдагчийн үйлчлэл болсон. Тэгээд Петрээс харах юм бол Иесус хатуу хэлсэн учраас нааза миний хөл толгоос гар марыг угаач гэж даварсан юм гэж хэлсэн. Тэгээд тухайн нөхцөл байдлыг яг тухайн оройн нөхцөлийг ярих юм бол яг нөгөө дээгүүр алгасад баяр болж исэн учраас бүх юудын хүмүүс бүх бүтэн бие угаацсан байсан бол ойлгомжтой. Тэ? Бид чинь цагаансаа болоход гэдэг шүү дээ. Тэгвэл бүх юм угаагаад гэр ороод. Харин Иесус хэлчихэ. Бүгд бие угаацсан байгаа харин та нарын ганцхан бохир байгаа юм чинь үлчнээ үлээж байгаа гэж. Тэгм учраас Христээр үйлчлүүлмээр байгаа бол ах дүүсээ. Бид нар яг өөрсдийгөө даруй болгоод Петр шиг зөвгөрлөдөг биш харин хүлээж авдаг зүгээр үйлчлүүлдэг хүмүүс байлгамаар баймар байна гэж. Тэгээ үнэн нь юуны төлөө гэхээр эхлээд бид нар Христээр үйлчлүүлж байж дараа нь бусдад үйлчлэх тийм хүмүүс байхын тулд юм аа гэдгийг бид нар мэдэж авах хэрэгтэй болж байна. За хамгийн сүүлийн ишлэгийг та нарт дурдах юм бол ингэж хэлсэн. 15-аас гэж машин. Миний та нарт үйлцэн лугаа адил та нарыг үйлд хэмээн би ийм дуурайлаагүй. Үнэнээр би та нарт хэлье. Боолн эзнээс агуу биш, элчин илгэвчээс агуу биш. Үүнийг мэдж үлдвээс та нар өрөөлтөө гэж. Би нэг асуултыг асуумаар. Христийн төлөө үйлчилж болох ямар арга зам та нарт байж болох вэ? Ямар арга замаар яаж үйлчлвэл хамгийн гоё үйлчлэл байж болох вэ? Юу хийвэл Христийн төлөө хамгийн сайн үйлчлэл болох вэ гэж. Магадгүй янз янзын аргуудыг та нар бодно. Гэхдээ Иесус нэг арга замыг л үзүүлсэн. Тэр нь юу гэхээр өөрийгөө зарц боолмод даруусгах арга замыг л үзүүлсэн. Тэгээ хэлчин зарц нь эзнээсээ юу лээ? Боол нь эзнээсээ илүү агуу биш гэж. Та нар миний шавир гэж хэлж байгаа бол миний үйлддэг буюу миний үйлчлдэг арга замаас өөр илүү олон гэж бол байхгүй гэж. Тэгэхээр би яаж үйлдсэн тэр арга замаар үйлдэрэй гэж. Тэгээ Бурхны хаанчлалын төлөө үйлчлэхэд бид нар одоо иймж удирдахч болоод, тиймж үйлчлэгч болоод, тиймж библийн багш болоод, иймж арга замаар, тиймж арга замаар гэдэг олон арга замыг дурдж болно. Гэхдээ даруй боолын зүрх сэтгэлээр үйлчлэхгүй бол нэг амжилт олохгүй гэдгийг талаараа бас ойлгох хэрэгтэй юм шиг харагдаж байна. Тэгээд хааны урамшуулмаар Бурхны таалалд нийцсэн бусдын амьдралыг өөрчилдөг, хэрэгжүүлдэг, үйлчлэлтэй, үйлстэй тийм өдөртөгчд баймар бол ах дүүсээ Иесусыг дуурайж зарц боолын мэд үйлчлэлээр үйлчлдэг байцгаараа та бүдгийг урамшуулмаар. Амен. Эзний өмнө хамтдаа залбирцгаая. Хайртай эзэн Бурхан минь, та бид бүгдийн төлөө өөрийн амийг зориулсан. Та бид бүгдийн төлөө хамгийн даруй байдал нь юу байж болохыг, даруй үйлчлэл нь ямар байж болохыг та үйлдэлээр үзүүлсэн. Мөн түгээр зогсохгүй эзэн та шаврыгаа хайрлаж, хүн төрлөختнийг хайрлах хайрынхаа улмаас залмаа мөхөл болоод амьдлыг бас авсан учраас энэ талархаж байгаа эзэн Бурхан. Таны хайр бол хувиршгүй, дуусашгүй, хязгааргүй байдаг учраас энэ талархаж байгаа эзэн Бурхан. Болцолгүй байдаг учраас энэ талархаж байна. Эзэн яг Иесус Христтэй адилхан байж үйлчлэхэд амьдрахад
таны төлөө хаанчлалын төлөө бусдын амьдралыг өөрчлөлтийг хөгжүүлж өөрсдөө зориулахад эзэн таны үдийг тусал. Бид бүгдийг удирдан чиглүүлж өгөрөө танаас зөвлөрч байна. Тэгээ бүх алдраг магтаал танд ухаалтгой бид өөрсдийнхөө итгэлийг, сэтгэлийг, амьдралын цаг зав боломж бололцоо бүх зүйлсийг танд өргөж таатгаж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен.